Өглөөний мэнд хүргэе. Одоо жагсаал цуглаан хийж яхад одоо үг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шууд ямар нэгэн одоо ийм эвдэглээ. Энэ 21-ийн 26-гийн 1 заасан зүйлээр ингээд цагдаагийн албанаас саатуулах тухай мэдээлэлгүйгээр шууд ачаад явчихдаг шүү дээ. Та бүхэн мэдж байгаа дөнгөж сая Оросын ерөнхийлөгч Путиний айлчлалтай холбоотой бас зөндөө олон иргэд үг үзэл санаагаа илэрхийлэхээр энэ талбай ойр орчимд явж байгаад ингээд мал адгуус шиг ингээд байнга л энэ ачигдаад явагддаг. Тэгээ энэ дээр чи одоо энэ зүйлэн жишээлбэл наривчлан тусаж өгмөр юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хэрвээ тэр иргэний эрхэнд тийм ээ түр халтсан л байгаа бол тэр анх хин тэр машинд чихсэн бэ? Тэр хүн дараа нь ямар үндслээр ингэх эрхтэй байсан бэ гэдэг дээр бас хариуцлага тооцдог баймаар байгаа юм. Тэгэхгүй ингээл дураараа ачаал, дураараа саатуулаад тэгэл нэг баг буцаага тавьж байгаа нь баг шагнал урамшуулал нь болж байгаа юм шиг ингээд яваад идэг. Тэр хинч байсан үг үзэл бодлоо илэрхийлэх эрх нь үндсэн хуулиар олгогдсон байгаа. Тэр энэ хүрээнд өөрсдийнхөө үг үзэл бодлыг илэрхийлээд явж байгаа иргэдийг ингээд шууд одоо үйл ажиллагааны юунд халдлаа гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар шууд ингээд ачаад идэг. Энэ байдалд цагдаагийн байгууллага өөрөө ямар хариуцлага хүлээдэг вэ? Ямар дүрм журмаар ямар одоо юугаар тэгэхээр энэ бүх зүйлүүдийг энэ дээр тусаж өгмөр байгаа. За тэгээд энэ 26-гийн 2-тай холбоотой асуудал болохоор зэрэг за хөдөө орон нутагтаа миний бодлоор хөдөө орон нутагтаа бол энэ цаг хугацааг нь уян хатан тавьж өгөөд одоо төв суурин за тэр интернетийн асуудал тэр олон юм ярьдгийн байлээ. Тэгэхээр тэрэндээ нийцсэн ийм хэсэгчилсэн сегментчилсэн ийм боломжтой одоо зүйлийг бүр наривчлан заавал яасан юм бэ гэж санал оруулмаар байна. За асуултанд цогтоотор дарга хариулах уу? За хөл зүүн банк орон дарга цогтоотор хариулъя. За энэ нөгөө бид нар цагдаагийн тухай хуулийн 26-гийн 1-ийг ярьж байгаа юм. Тэгээ энэ өөрөө тусгай заалт байхгүй юу гэхээр гэмт хэрэг зөрчил үйлдсэн сэрдэгдэж байгаа хүн очоод цагдаа саатуулах арга хэмжээ авах гэж байгаа. Яг л энэ тухай л асуудал. Түүнээс цагдаагийн үйл ажиллагаа бол өөрөө одоо хэв журмыг сахиулах үйл ажиллагаа чинь бол хамаагүй өргөн байж байгаа шүү дээ. Зам дээр замын цагдаа хүн зогсоож байгаад одоо цуваа өнгөрөхөд зогсоогоод хөдөлгөөний саатуулчил байгаа шүү дээ. Тэгэхээр энэнд ерөөсөө хамаарахгүй. Тэрийг зохицуулсан юу биш. Тэгэхээр энэ дээр бол яах аргагүй тэр харин сая Нара гишүүн хэлж гэн тэр хөдөө орон нутагт бол нэрээ эн чинь 6 цаг нь хүрэхгүй байх тохиолдол ялангуяа тэр нинжа хууль бус уул уурхай хийж хүмүүс эднэрийн нэр хаягийг тогтоох тэр хөдөөнөөс төв газар руу орж ирж мэдээлэлтэй газараа шалгахад бол цаг ороод 6 өнгөрчих гээд байгаа юм байлаа. Тэгэхээр би энэ дээр банкны орноос ямар чиглэл өгж байгааг гэхээр энэ хуулийг нөгөө хуулиар өгөгдсөн хугацаанд энэ 14 хоног байгаа хаа үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасны дагуу чуулган эхлээл бид нар тэр хуулийн хугацаанд хэлцээд шийдэж байгаа юм. Харин цагдаагийнханд бол энэтэй холбогдоод тэнд гарч байгаа хүндрэлтэй энэ асуудлаараа харин хуулийн төслөө боловсруулад ороод ирээ гэдэг тэр чиглэлийг их тодорхой өгч байгаа.